Хэрэв та энэхүү зохиолыг бүтэн үйлбэрээр сонсохыг хүсвэл M-Book аппликейшн болон M-Book Web-ээр сонссорой. Гүнж. Зохиолыг бичсэн Хайтан. Дуу оруулсан Б. Оргилволд. Охиныгоо тайвшруулах тариандан мансууран унтаа сэрүүн хоёрын дунд байх зур нараа өрөөнөөс гарч хаалгыг зөөлөн хаагаад халааснаас нь удсан гарган ирж дугаар зүглүүлв. Тэр хань гисэн нэрээр хадгалсан дугаар руу хэд залгасан ч хариу өгөхгүй удаж байсан нь сүүлдийн холбогдох боломжгүй болсон автомат хариулагч хэлжээ. Нараа утсан эргүүлэн халааслаад элгэн тэврэн зогсож яачдаг байна гэж өөртөө шивнэн хэлв. Тамираас ямар ч сураггүй байсаар өдийн нар хэвээх үед ингчин саяныг сэргэж нүдэн эргэлдүүлэн ээжийг нь хайжээ. Харин нараа дэрэгдэн байсангүй. Бүсгүй хүнчлөөс өгөөд хөлөө нэг нэгээр нь буулган шалан дээр тавихад хэвлийгэсгээр нь шархран өвдөж байгааж. Гэсэн ч үүнийг үл тон түүний толгой дотор түрүүнээс хойш эргэлдэж байсан бодолдон хөдлөгдөн өндөв. Их хэмжээний цус алдсан тул толгой нэргэж дотор нь муухай оргих гэлэн энэ их өвдөлтийг тэсч орны толгойноос татаж баслаа. Тэр эвхэдэ халаадаа нэмэрч аваад хан түшсээр өрөөнөөс нь гарна хонглын хоёр тал руу харахад ээж нь харагдахгүй байжээ. Ингчин хонглын хан түшин алгасаар гарах гэсэн бичигний дор сум заасан тал руу алглаа. Эргэлдэр ирсэн хоол цагаан барьж охиныг нь эмчлэгч шөнийн ээлжний эмч совилогч нарт тал засаад эрэхт нь хагалгаанаас гараад удаагүй охин орондон байсангүй. Хоосон халуун саван газар унган алдахад тас хийх чимээ тэр хавар нэг хадна. Утсан гарган ирж ханигсэн дугаар луган ахин залгахад мөн л холбогдох боломжгүй байжээ. Нараа гүйн гарч ээлжин совилогчд охин нь алга болсон талаар мэдэгдэж хяналтын камер шүүж болох эсэг талаар асуухад тэр манай давхарт камер байхгүй гэж эрэлтийг улам хүндрүүлж орхижээ. Нараа охиныхон тасгийн шүүгэнээс гадуур говцсон гарган ирж өмсөд эмнэлгээс гарan зам дээр такси барьж гэрийнхэн хаягийг зааж өгөв. Эмгчин цамц хөрмөнд нэвчсэн цусан халаадаараа дарж нуусаар гэрийнхэн үүдэнд иржээ. Харин урдчлан тооцоосны ачаар ээжийнхэн халаасанд байсан бэлэн мөнгийг авч гарсан бөгөөд түүгээрийн тооцоогон хийгээд таксинаас бов. Гэрийнхэн үүдэн дэрэн дээш харан зогсоход харанхуй байшин урдны хэвээр бараантаж дүнхийн харагдана. Тэр урдамсгаа аваад гэрэл үгэн оров. Урд үрдийнхээс илүү хүйтнэр хүлээж авсан харанхуй гэрт нь хүн байгаа шинжгүй. Тэр шаахаагаан тайлалгүй шууд яваад орчихов. Харин үүдэнд аавынх нь гутал байжээ. Тэр үнэхээр гэрт нь ирсэн байж. Үүнийг харсан ингчин доод уруулан хазаад шархан дарсан чигтэн алхан ороод ийш тийшээ харан харцаараа гэрээ нэгжив. Таанч байнга байдаг тэр л янзааран харанхуйлан харагдана. Тэр гэрлийн ундраалга дээр ирж товчийг дээш дарахад хурц гэрэл мэлсхийн асжээ. Хамгийн түрүүнд галдгооны өрөөндөн ирэхэд тооцоолж байснаар шалан дээр асгарсан байх ёстой гэсэн махны цус байсангүй. Хэн нэг нь арччихчээ гэж бодсоор цааш алхан бөөдөнгийн дэргэд ирэхэд түүний тэр хуучин чихмэл туулай цомцон сууж харагдана. Ингчин түүнийг харж чад тоолгүй цааш алхав. Тэр ажлын өрөөнийхэн хаалгыг нээвэл ажлын ширээн дээрх тэмдэглэлийн дэвтрийг нээж бичиг баримтыг дэлгэж орхиод зөөврийн компьютерыг асаасан байх нь тэр. Бүсгүй ширээнийхэн дэргэд дэрэн бүгдийг нь нэгтэлж хараад тэр бүхнээс олсон зүйлийн тэмдэглэсэн нэг хуудас цаасыг олжээ.
Яхарахгүй аавынх нь бичгэн хэв байхыг таньсан охины нүдэнд нулимс цэйлэгнэн Тамира ахаа гэж шивнэв. Тус тэмдэглэл дээр сэтгцийн өвчтөе хүнд илүү тусдаг. Энгчингийн бугуунаас барьсан харгаар бичиг баримт дээр сэжигтэй зүйл байхгүй. Хайлтын систем дээр хамгийн сүүлд хайсан хайлтнууд донд сэжигтэй зүйл байхгүй. Шүүгийн дүлэгсэн хувцснаас нэгийг нь ч өмсөөгүй. Хөргөгчөнд байсан хүнсний ногоо бөгөд муудсан, зөвхөн махал хөлдөөгчөнд байсан учраас шинээр байсан гэх мэт гэрээс нь ажигласан бүхнийг тэмдэглэн бичжээ. Түүний тэмдэглэлээс өөрийнхөө анзаараагүй зарим зүйлсийг ч мэдэж авчээ. Тэр бүгдийг орхиод өрөөнөөс гарав. Юуны түрүүнд охиныхон өрөөнд ороход хинч байсангүй. Тавилганууд хийгээд өнгөрсөн удаагийн болсон явдлаас үүдэлдээ эмх замбраагүй байдал мөн л хэвэнтэй. Тэр хаалгыг савж хаагаад унтлахын өрөөндөө оров. Цэмцийтэл хураасан ор мөн л хэвээрэн. Хаалгыг хааж үлдсэн ган зөрөөний өмнө ирээд өөртөө эргэлзэн зогсоно. Тэр энэ хаалгыг нээж чадна гэдэгт нь эргэлзэж буйна энэ. Учир нь үүний цаана юу ч байж мэднэ. Тэр энэ бүхэнд бэлэн эсхийг өөрөөсөө асуун зогсож байхад хаалганы цаана чимээ гарав. Өнөөх тань л пүг гэх чимээ. Энгчин хаалгыг нээжээ. Цэлийсэн их гэрэл өөдөөс нь гялбахад шархан дарсан гараараа нүүрэн халглаад ухаан балартав. Угаалгын өрөөний толинд урдхар үсэн самнан зогсох бүсгүй хаалгаар гүн орж ирэх жаахан охиныг тэврэн үнсэв. Охин ээждэн үнсүүлээд тэр түрэн буруу харан зогсож миний үсийг самнаад өгөөч гэлээ. Эмэгтэй инээмсэглэн за тэгье. Ээж нь охиныхоо үсийг гой болгоод өгье. Ээждээ ирвэхэдээ гавчаар аваад ир гэвэл охин угаалгын өрөөнөөс гүн гарлаа. Төдөлгүй хаалга дуугарахад айсандан нүдэн бүлтгэнсэн охин ээжийнхэн байгаа угаалгын өрөөнд гүн орж ирээд аав ирлээ гэж шивнэн хэлв. Эмэгтэй сандран ваанны доорх багаж хадгалдаг жижигхэн хаалгыг онгойлгон охиныгоо түлхэн ийш ороор ээжийг эртэл гарч болохгүй шүү гэж захиад охиныхон духан дээр үнсжээ. Харин үүднээс "Норжоо. Чи хаана байна?" гэж хөлчүүрийн хашгирахтуу гэрээр нэг хадна. Бөсгүй үсэн боож хувцсан зас чанзалаад угаалгын өрөөнөөс гарлаа. Төдөлгүй гэрээр нэг бөсгүй хүний хашгирахтун хадаж үүний хажуугаар гомгонд багтаж ядсан залуугийн элдв муухай хараалыг хайр найргүй урсгах нь сонсогдно. Наад муу чинь миний хүүхэд биш. Чи юм уу бамзал. Өөр ирийн хөнжил дулаацуулж олсон хүүхдээ минийх гэж итгүүлнэ гинэ. Хүний хамаг ам амьдрал залуу нас аав ээжийн минь насаараа хураасан хөрөнгөн дээр сандаалах санаатай юу чи? Тэгвэл муу санаатаа садар имийг яадгийг хар гэж сонссон хүний зүрх үхмэр ийм муухай бүхнийг ванны доорх жижигхэн хаалганы цаана нуугдж суух охин бүгдийг сонсож аман дарсан чигтэн мэгшин ойлгож хичнээн удаан ийм чимээ гарсан бүү мэт нэг л мэдхэд нам гүн болжээ. Төдөлгүй газар дөрөгтөл хөрхрэгтун гаргахад угаалгын өрөөний хаалга нээгдэв. Охин байдгэрэн хойш шигдэн нүүрэн дарж нуугдан суухад жижиг нүхний хаалга нээгдэж бүсгүй хүний шингэн дуу гарган тэр. Дэцхэн охин нүүрэн дарсан гаран авч харвал нүд нь хөхөрч хавдсан ээж нь нулимстай нүдээр түүнийг ширтэж эрхийн хурууны угаар тойруулан боосон гараараа таллан "Миний охин гараа тэр" гэхэн тэр. Охин мөлхөж гарч ирээд ээжийнхэн ингэрд наалдан уйлахад бүсгүй түүний амийг дарчаа. "Шш. Миний охин чимээгүй. Хоёулаа жаахан дэс чивэл эндээс явчихнаа гайгүй"
Миний охин тэр болтол ээжийнхээ үгэнд ороод чимээ гаргаж болохгүй шүү гэж хэлэхдээ мэгшиж байв. Гэсэн ч охиныхон дэргэд зоригтой байхыг хичээн нулимсан нууцхан арж байна. Ээжийнхэн гараас хөдөлсөн охин өрөөнөөс гарахтан хаалганы дэргэдэг тавиурт даашинцных нь хормой тээгэлсэн анзаарсангүй. Урагшныг алгахад ухаалгын нунтаг шампун зэргийг зайгүй үрсэн тавиур нуран унаж их чимээ гархан тэр. Энэ чимээнэр залуу сэржээ. Норжоо! Новшми! Юугаа хийгээд хамаг юм нураад сүйдлээд байгаа юм гэж муухай хашгирсаар өндөнд босч ирэхэд өөрийнх нь араар нуугдан бончгонтэл чичрэг охин нь хааш нь нуухаа мэдэхгүй эргэлдэж байх зүр ард дагцных нь үснээс зууран авсан залуу түүнийг газар унгаж шалаарж ирэхийг охин хашгиран уйлсаар харж зогсжээ. Ээж нь охин руугаан гаран сарвал зуулсаар хойш чирэгдэхтэн "Зүгтаараа миний охин" гэж хашгирна. Охин харин ээжээ гэж ээрч уйлсаар түүнийг дагангүйв. Үүнийг харсан залуу ээжийг нь буудлангийн өмнө шалан дээр хэвтүүлж зангидсан гараараа хид хүчтэй дэлсээд авчээ. Охин түүний гараас зууралдан болиулахыг хичээвч хүчрэхгүй тул дэмийлээ. "Ээжийг минь битгий зодоочтой. Гуйж минь ээжийг битгий" гэж дөнгөж хэлж амжихт нь архины халуун дассан агсан зангаран охиныг хойш түлхэж орхихон тэр. Харин охин хойш саман унахтан сэтгүүлийн шилэн ширээ мөргөд унчихв. Согтуу нөхрийнхэн хүнд гараар дээлсүүлэхтэн ширдэг дээр хөдлөгөөнгүй буруу харан хэвдэх охин харсан бүсгүй мөлхсөр охин эргүүлэн харуулж тэвэрлээ. Залуу хөл дээрээ догтож ядан говьхтан хараахаан зогссонгүй. Охиных нь уруул хөхөрч харагдахад бүсгүй цээжин дээр нь чихийн нан сонстол бяцхан зүрх нь хэдийнэ зогссон байжээ. Охиноо тэрсэн чихтэн сэгсрэн нэрээр нь хичнээн дуудавч нүдэ нээгэгүйд босхоо хашгиран уйлж эхлэв. Харин залуу сая нэг юу хийснэн ухаарсан бол та. Буудан дээр нь хойш унаж үсэн хойш хилнэ. Хийсэн хэрэгтэн итгэж ядан байгаа бол та. Би биш гэж амантан өглөж байсан. Гэрээс хүн гарахтан бүдэрч унсан ч түргхэн босч гутлан өглөж аваад гараад авчав. Амьгүй болсон охин энгэртийн тэрсэр үлдсэн норжмаа үүр цайтал суужээ. Тэр уйлсаар тамиран барсан бол та. Сөүлдэн амьсгалах чимээний оронд цээж нь хүрхрэх мэт сонсогдохаж. Төдөлгүй хэдийнэ хөшсөн охиныхон биеийг түлхэн өөрөөсөө зайлуулад өндийн босч угаалгын өрөөндөн ирэн онгоцонд ус тусчээ. Тэгснэн өмссөн хувцастайгаан дотор нь ороод хэвдчихв. Цус хурсан улаануудээр таац ширтэн хэвдэж байсан нь богоогон амандан авчирч дотор талаас нь тасгацлаа. Богоогийн даган урссан цус ваан дүүрсэн устай холилдон ирэмгэн халихад бүсгүн тамир ам хоёр нэгэн зэрэг тасарч гарын сулран унахтан вааны ирэмгийг түг хийдэл цогчээ. Нараа гертэн иргэн ирэхэд нөхөр нь охин нь ч байсангүй. Өдөр цагдаа руу нэг залгах гэснэн нөхрийнхэн байнга хэлдэг үгийг санаад удсан бузан халааслав. Гэтэл удалгүй хаалга тогшох чимээ гарч нараа хаалга нээхэд 30 иргэм насны залуу ир гүйсэн бололтой амьсгал дээгүүр зогсож бахан тэр. Миндийн зөрөөгүй тамир ах байна уу гэж асуухад гайхсан эмэгтэй толгой сэгсрэн байхгүй байна. Өөр хэм бэ? Би танаа охины гэрт камер суулгасан залуу байна. Тамирахтай холбоо өрмөгцөө та над руу иргэд холбогдоорой гэд нэрийн хуудсан өгөөд шатаар доошоогүй яв. Залуу машиндан орж суугаад утсан дээрх бичлэгийн ахин ухрааж үзв. Утасны дэлгэц дээр тамир охиныхон ажлын ширээн дээрээс өндийн босчуугаар эхэлжээ. Тэр хөлөө зүүн алхасаар угаалгын өрөөнд ороод
алга болчихов. Үүнээс хойш гарч ирсэнгүй. Түүнтэй ямар нэг юм тохиолдсон гарцаагүй гэж бодсон залуу жолоогон мушигжээ. Хэрв та энэхүү зохиолыг бүтэн хувилбараар сонсохыг хүсвэл M-Book аппликейшн болон M-Book Web-ээр сонссороо.